Монголын залуу манлайлагчдын холбооноос мэдчилгээ хүргэж байна. Намайг Тока гэдэг би Бостон хотоос одоо ярьж байна. За тэгээд би одоогоор Harvard Business их сургуулийн ерөнхий менежментээр 1-р курст энэ сурж байгаа. За тэгээд энтэй одоо тохиолдуулаад ерөнхийдөө манай сургуульд вирустэй холбоотойгоор ерөнхийдөө ямар өөрчлөлтүүд орсон талаар та нартайгаа товчхон хуваалцъя гэж бодсон. За тэгээд энэс зүгээр ерөнхийдөө 3 одоо сөрөг өөрчлөлт, тэгээд 3 эерэг өөрчлөлтийг тус нь та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. За тэгээд сөрөг өөрчлөлтөөс нь эхлээд ярив. За тэгээд эхний сөрөг өөрчлөлт нь болохоор манай сургууль чинь одоо ерөнхийдөө нэг ангид ингээд 94 хүүхэдтэй. Тэгээд нэг бизнес кейсийг ингээд аваад хоорондоо ингээд яг 1 цаг 20 минут мэтгэлцдэг байсан. Тэгээд одоо нөгөө вирустэй холбоотойгоор сургууль хаагдсан учраас бүгдээрээ сургуулиасаа ингээд яваад тэгээ ингээ өөр газраас нөгөө онлайнаар 94-өлээ ингээд нэг ангид орж агаад мэтгэлцэхээр яг тэр яг одоо хамт байгаа тэр хэмжээ хшгээ тэгж бол мэтгэлцэж ерөөсөж чадахгүй байгаа. Тэгээ нэг жоохон хязгаарлагдмал юм шиг санагдсан чанарын хувьд. За тэгээ хоёр дахь сөрөг тал нь болохоор бизнесийн сургуульд ирж байгаа ерөнхийдөө ихэнх хүүхдүүдийн гол зорилго нь болохоор сургуулийнхаа дундуур болон сургуулаа төгсөөд тэгээд өөрсдийнхөө хүссэн одоо тэр компанид ажилдаа орох төлөвийн одоо хүсэлтэй байдаг. Тэгээд эдийн засаг нэлээд одоо дорой байгаа учраас манай сургуулийн бас нэлээдгүй олон хүүхдүүд хувь нь ажил олох ингээ боломжгүй дадлах их боломжгүй болсон байгаа. Тэгээд тэр нь мэдээж биднэрт бол маш хүндрэлтэй бол тусч байгаа. За тэгээд 3 дахь сөрөг өөрчлөлт нь бол network буюу бид нар чинь бас зөвхөн хичээлээ хийхгүй хичээлээ гадуураар бие биенээсээ суралцсан, туршлага хуваалцсан, тэгээ олон янзын өөр гоё activity, тэгээ ивентүүдэд оролцсон. Тэр бүгд ингээд одоо байхгүй байгаа болсон учраас яг энэ бизнесийн их сургуулийн өөрийн тэрний гоё туршлага гэдэг нь бас нэлээд хязгаарлагдмал болж байгаа болов уу гэж харж байгаа. За тэгээд тэгтээ ямар ч хэлсэн бас өөр эерэг бол ингээ өөрчлөлтүүд байна. За тэгээд эхний эерэг өөрчлөлт нь миний харж байгаагаар түрүүн би хэлсэн зөндөө олон залуучууд маань одоо ингээд дадлах их боломжгүй, ажил хийх боломжгүй болсон байгаа. Тэгээд урд өмнө одоо Harvard Business сургуулийг төгссөн алумни ах эгч нар маань болохоор бүгд бид нар лөө ингээд бас хандлага хийгээд мессеж имэйл эднэр ингээд бичээд та нар ингээд ажилд авъя гэдэг нэг тийм айгуу гоё эерэг ингээд мувмент явагдаад байгаа. Тэр нь тэгээ надад бас айгуу гоё санагдчихж байгаа. За тэгээ хоёр дахь эерэг өөрчлөлт нь болохоор одоо энэ яг дэлхийн IMF тэгэл World Bank тэгэл одоо хувийн хвшлийн эдийн засгийн ингээ зөндөө олон одоо яг эксперт хүмүүсүүд яг манай Harvard Business сургууль дээр хурж ирээд онлайнаар энэ вирусын дараах ерөнхийдөө дэлхий ямар байх вэ гэдэг тал дээр агүй олон мэтгэлцээнүүд явагдаж байгаа. Тэгээ эдийн засгийн бүтц нь одоо хэрэв өөрчлөлт гарах ёстой юм, компани засаглалт нь ямар өөрчлөлт орох ёстой юм, ерөнхийдөө хувьцаа эзэмсэгчийн одоо эрх тийм өндөр давуу байх ёстой юм уу, ажилтан ажиллах хүчний эрхийг бас одоо яаж хамгаалах вэ, тэднийг яаж хамгаалах вэ гэдэг ингээд зөндөө олон гоё мэтгэлцээнүүд явж байгаа. Тэр нь бас аягүй сонирхолтой санагдсан. За тэгээд 3 дахь буюу хамгийн сүүлийн одоо илүү одоо хувийн чанартай эерэг өөрчлөлт гэх юм бол бид нарт ингээд ивентүүд, активитинууд ингээд байхгүй болсон учраас бас хүн болгонд бас илүү цаг жоохон оногдож байгаа. Тэгээд тэр цагаараа би тэгээд хоол идэр одоо хийж сурж байгаа. Тэгээд илүү одоо healthy амьдрахыг хичээж байгаа гэх юм уу. За тэгээд манай сургуульд нэг иймэрхүү өөрчлөлтүүд одоогийн байдлаар орсон байна. За баярлалаа баяртай.